Сайн байцгаана уу? Ингээд энэ влогоор бид хоёр та бүхэндээ 5 төрлийн ус болтыг харуулъя гэж бодлоо. Энэ ус болтууд нь Instagram, TikTok-оор мод болоод байгаа одоо орчин үеийн ус болтууд. Тэгээ бид хоёр ер нь өөрсдийнхөө туртаагаараа өөрсдийнхөө стайлаар боож үзье гэж бодоод тэгээд та нар сонирхож үзээрэй. Бэлдсэн зүйл маань өнгийн оролтууд байгаа. Одоо надын эс зүгээр ингээ энгийн авчирсан. Зүгээр нь бүх өдөртэй зүгдэг зүгээр л энгийн ус засаг байгаа. Одоо энийгээ тэгээд альчуураар 5 төрлөөр өөрчилж стайл байгаа. За ингээд ихнийхээ лук руу орцгоё. Энэ лук нь ер нь casual сама лук байгаа. Ер нь энгийн үед үсээ ингэж боож болно. Эсвэл 100 бас үсээ ингэж шууж боож болдог ийм ус болт байгаа. Зэ ингэж боосноор хүн илүү эмэгтэйчүүд илүү цоглог харагдана, илүү бас залуухан байдлыг харуулдаг ийм ус болт байгаа. За одоо эргэж харуулъя гэж. Эхлээд ер нь ингээд хар ирцэнээр боох хэрэгтэй. Тэгээд дараад нь ингээд альчуураар 2 ороогоо тэгээд зангидна гэсэн үг. За ийм ус засалтай байна. Ингээд 2 дахь лук нь маш амархан лук. Үсээ ер нь урт унжуулж ягаад тэгээд альчуураа гуруулжилж ягаад зүгдэг ийм хэлбархан болт байгаа. Тураа бас ийм жижигхэн үстэй байвал ингэж гаргаж өгч болно. Эсвэл чихнийхаа бас араар хийж болно. Ер нь энэ лукийг хараад байхад ер нь манай Монгол эмэгтэйнэр ер нь сүгээс сайхтаа бас ингэж боодог тийм төр зураг харагдлаа. Тэгээд манай Монгол эмэгтэйнэр ч гэсэн амар кул стайлик байсан байх шүү. Энэ гадаадын орнуудын нэг элэг бич мэж төр огтод ингэж зүүдэг. Тэгээ энэ удаагийнхаа альчуураар энэ Монгол альчуураар зөсөн байгаа. Гамагш харуул. Маш өргөн утсан хэлтэй Монгол бүсгийн нүрийн царайтай ийм альчуураар хийсэн. За нөгөө тийш хэрэгтэй. Жоо ингээд хотлохгүй. За ийм ус засалтаа дөрөж хийж зэрэг таалагдсан бол тэгээд битээр Instagram-аар зургуудаас явуулаарай гэж хэлж байна. Хаштаг гэрлээ цуглаа шүү. Энэ битээр 3 дахь усны засал. Тэгээд харж байхад их хэлбэр усны засал байгаа. Юу гэвэл зүгээр арт нь доор нь гэж боогоод тэгээд ингээд бас хас түрүүнийхээ улаан альчуураар ингээд ороочч болно. Ер нь ямар ч өнгийн альчуураар манай ажил нь өөртөө таалагдсан альчуураар ингэж ороох нь бас илүү амар гэж бодож байна. Тэгээд одоо нэг эргүүлээд харуулъя. Иймэрхүү байдалтай. Тэгээд ер нь бас нэмээд бас энэ альчуурын дээр бас нэмээд зүүх юм бол бас нэмэл юм авчаар зүүж болно. Гэт хоёр талд нь энэ бол зүгээр юм детайл байгаа. Бас өнгөнд нь зохицуулаад оролтныхоо өнгөнд зохицуулаад тэгээд ийм улаан оролт төр юм ногоон авчаар зохицуулсан байгаа. Тэгээд энэ шагнаа эргүүлээрэй. Энийг ер нь би бас урт төсөд байгаа бас ингэж байнга зүтгэх гэсэн л та одоо боргоостой нэг зүж чадахгүй байгаа. Тэгтээ надын турштай стайл гэх үү.
За дөрөв дэх үс боолт нь надын ер нь хамгийн дуртай үс боолт байгаа. Тэр нь ер нь ер нь Европоор хэлвэл чамин чиг, за бас Парис лук гэж хэлж болно. Ер нь Европ охтуудад ингэж үсээ боодог нь түгээмэлээ. Харагдах байдал нь илүү натурал, илүү эмхтэлэг харуулдаг байгаа. За ингээд эргээд харуулъя. Тэгээд ер нь бид нар Монгол хүмүүс ер нь хар устэй учраас ер нь ийм гигийн өнгөтэй, тод өнгөтэй оролт үсэнд илүү гоё харагдана гэж бодож байна. Иймэрхүү байдалтай. Тэгээд бид тэр ийм сарнаан туяатай, ягаан туяатай, шар туяатай оролцсон гэсэн байгаа. Ингээд. Тэгээд энэ дээр нэмээд ийм ягаан авчаар зүүжиж болно. Нэгтлээ. Одоо бас ягаан оролтойгоо зохицуулаад ягаан бас авчаар зүүжиж болно. Ийм харагдаж байгаа. За чамд ямар таалагдж байна Лаки? Надад таалагдж байна. Би ер нь үсээ зүгээр шүлжчихдэг юм. Авчиргүйгээр одоо ингээд харсан чинь айгүй гоё чамин харагдаж байна. За ингээд сүүлчийн бөгөөд 5 дахь лук руугаа орцгоё. Энэ боолт нь ер нь энгийн үед зүүж болдог. Бас easy basic лук байгаа. Ингээд одоо ер нь харахад энэ үс боолт нь Нидерландын зураачийн зурсан зурагтай их төстэй. Нидерландын зураачин нэр нь бол Young Family гэдэг одоо совдон эмхтэй охины зураг. Ингээд артлаа зүгээр хавчаар таа тэгээд дээгүр ингээд обруч шиг ингээд зүчдэг ийм үс засалтайгаа. Өд жишээ болдог Лаки. Ингээд хавчаар таа. За гэтээ ер нь энэ 5 дахь лук надад их амар таалагдсан байна. Гэтээ хокей. Тэгээ хоёуланд нэг тохирохгүй юм шиг санагдаж байна. Спешиал 6 дахь лук гаргана. Өнөөдөртөө ингээд 5-аар өндөрлөе. За гэтээ надад надын favorite үсний стайл бол 4-р илүү 3 дахь тэр үсээс үлдсэн тэр байсан. 4-р нь тийм 4-р нь чам яарна. надад эхнийх нь Дэше боох. За. Энэ шийд. Битэр ингээд энэ ихэнх тоо. Үлдсэн баярлаа. Өстэй. Өстэй.